Тост тосон бомбын нуруу. Дэлхий дахнаар ховордсон цоохор ирвэс, янгир, аргал угалц, харсуулт, хулан зэрэг амьтад энд олноор амьдардаг. Тостын нуруунаас их авсан хөвдийн баян бүрдэд тоороо болон жигд, сухаа зэрэг хоормод ургамал ихээр ургадаг. Хөвдийн орчны цөлөрхөг үсэд 12 зүйлийн алаг даагны 10 зүйл нь амьдардаг бол үүнээс устдаж болзошгүй ангилалд орсон Козловын атиг даахай, соотон алаг дааг зэрэг 2 зүйлийн мэрэгч амьтад маш цөөн тоогоор амьдардаг юм байна. Үүнээс гадна жороо тоодог, хулан жороо зэрэг ховор төрөл зүйлийн шувуу зөвхөн тостууланд ургадаг ботанины улаан тулам гэдэг цэцэг байд юм байна. Энэ мэтчлэн ховрон амьтан ургамлыг дурдаад байвал дуусгүй. За Монголын мэдээ сувгийн сурвалжлах групп олонний анхаарлын төвд байгаа одоо улсын тусгай хамгаалтанд авах асуудал нь яригдж байгаа тос тусан бомбын нуруунд ажиллаж байна. Энэ тос тусан бомбын нуруу нь бол байгалийн өвөрмөц тогтцтой одоо өндөрлөг газар. Тэгээд хоёр тишээс салбарлсан тийм урсц усны их үүсвэр болдог юм газар юм байна. Тэгэд энэ газарт бол ан амьтад бол маш илбэгтэй. Биднийг одоо сурвалжлага бэлтгэх явцад бол хар сүлт, янгир, тас шувуу, ёл гэх мэтчлэн ийм байгалийн ховор ан амьтад аратан жигүүртэн бол маш илбэгээр харагдаж байлаа. Энд чи одоо хайгуулын тусгай зөвшөөрөл, ашиглалтын зөвшөөрлүүд бас энэ тусгай хамгаалалтын газрын хүрээнд бол давхцаж байгаа. Эдгээр газруудад ийм уул уурхайн олборлолт, хайгуултын үйл ажиллагаа идэвхтэй өрнөж эхлэх юм бол энэ газрын экосистем болон амьтдын амьдрах орчинд маш таагүй нөлөө үзүүлнэ гэдгийг бол мэрэгжлийн хүмүүс болоод нутгийн ард иргэд бол хэлж байгаамаа. Энэ баян бүрдийн хэсэг үгийн газар дээр нь одоо Чойлол хөрөнгөй одоо нөөц нуурхай хайгуул 2011 онд хийгдсэн байгаа. Энд одоо 129 өрөм тавьсан байгаа. Тэгээ энэ одоо бид нар яваад байгаа энэ Сухаан баян бүрд тэгээд энэ ус гол байгаа энэ хэсэг бол одоо манай энэ нутгийн одоо ургамал хичээлийг бүхийг үүсгэж байгаа энэ сайхан баян бүрд өхөө хэсэг юм аа. Тэгээ энэ газар нутгаа одоо энэ баян бүрд экосистемийг бүрдүүлж байгаа энэ баян бүрдийг хэд өгöd одоо хамгаалтанд авах гэж л цай зүтгэж яваасууд байгаа. Эмийн төрлүүрийн ургамал лидер чихэр өвс гээд олон төрлийн ургамал байна. Бас нэг хөвлөөр явах гэхэд олон төрлийн амьтад байна. Уул хэрдам бол аргал янгэр үнэг хярс чон ирвэс гээд олон зүйлийн амьтад байна. Энэ нутаг бол одоо малчин мал маллаад амьдэрсэн хойш маш их өрөөгөж өгсөн. Одоо би мал багаас аав ээжийнхэн буянгаар малгой маллаж малчин болж төрсөн. Тэгээд тэрнээс хойш энэ нутагт ирж суугаад одоо 10-20 жил мал маллаад мал аж ахуйн малынхаа буйнаар ингээ махад мал цагаан ингээ маллаад өрөөгтэй сургууль соёлоор явуулаад энэ нэтрэгээд ингээ явж байна. Тэгээ энэ нутаг үлчээр болохоор одоо нөгөө говьдоо байдаг баян бүрд бол ерөөсөө одоо энэ хайгуулын энэ үйл ажиллагаа яв гэж яддаг энэ нутаг дэвсгэр дээр яв байдаг. Ургамал төрөлөрийн эми ургамал байна. Тэгэл ан амьтан байна. Дэлхийд нэг ховор одоо цоохор ирвэсэн. Тэгэл бас нүүдэл маягаар бол хаяа нэг мазаалаа орж ирдэг. Хавтгай тэмээч бас нүүдлийн маягаар хаяа нэг орж ирдэг. Дээрээс нь хулан байдаг гэсэн чи одоо энэ хулан бол бас байхгүй болсон. Энэ ер нь бас нэг нөгөө техник мехникээс болоод бас энэ бас жоохон дайждаг юм шиг юм л да. Тэгээ ер нь бол энийг бол тусгай хамгаалалт авах нь дээр л гэж бодож байгаа. 3 тис суманд 10 гаруй жилийн өмнөөс ашигт малтамлын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг маш олон тоогоор олгосон. 2013 он гэхэд 61 лиценз сумын хэмжээнд хүчин төгөлдөр байжээ. Одоо энэ тоо буурч 41 болсон. Гэхдээ үүний 12 нь тосон бомбын нуруунд байгаамаа. Эдгээр нь тус сумын экосистемийг бүхэлд нь эрсдэлд оруулж байна. Бидний зогсож байгаа газар бол тосон бомбын нуруунаас зүүн урагшаа холгүйхэн байдаг цөлийн баян бүрд болсон булаг шанттай газар байгаамаа. Эндээс бол нутгийн ан амьтад хүн ард бол ундаалдаг ийм хэсэг газар байгаа. Энэ хэсэг газар бол лицензтэй талбайд бол ороогүй байгаа. Гэхдээ тойруулаад лицензтэй талбайнууд авчихсан байгаа. Яг энэ газар олборлох үйл ажиллагаа явагдахгүй ч гэсэн тойруулаад уул уурхайн олборлох үйл ажиллагаа явуулах юм бол үндсэндээ энэ булаг шанд ширгэж энэ хавийн одоо энэ байгалийн тогтоц бол
өгөө болно гэдгийг нутгийн иргэд бол хэлж байгаамаа. Энэ талбайгаас урагшаа 5 км-т MV 17.38 дугаартай одоо ашиглалтын тусгай зөвшөөрөл оршиж байгаа. Яг энэ булаг шандтай газар маань одоо яг ашиглалтын тусгай зөвшөөрөл дотор орж ийн гэсэн үг. Энэ зурган дээр бол одоо харагдж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрлийг бол яг нөөцөд авсан газрыг бол ашиглалтын тусгай зөвшөөрлийг гаргаад бусад хэсэг дээр нь бол нөөцөд авсан байгаа. Тэгэхээр орон нутгийн санал бол ерөөсөө энэ ашиглалтын талбай дотор байгаа нь булаг шандыг л хамгаалъя. Иймээс энэ ашиглалтын талбайг бүхэлд нь орон нутгийн засгийн хамгаалтанд авъя л гэсэн санал байгаа ерөөсөө. За түрүүнд үзүүлсэн хоршуутын буллагт бол лицензтэй талбай гадна байсан, харин одоо яг хоршуут шиг иймэрхүү булаг ахаад лицензтэй талбай дотор байгааг одоо бид нар харж байна тийм үү? Одоо энэ бид нар бол Өмнө Ов аймгийн 3 сумын нутаг Тостын Ингэр хоол энэ олон голын одоо садарсан тэр сайр задгаа юунуудаар явж байна л да. Өөрөөр түрүүнд хоршуутын булаг гэж асууж байна. Энэ чинь манай говьд бол хоршуутын гол гэж ярьдаг. Одоо хангайхан бол одоо голоор явна, гол атлна гэвэл нэг устай тийм ээ, гармаар юм уу, гүүрээр мөнгөний байнгын тогтмол устай юмд явах юм боддог. Энд чинь говьд бол энэ олон том булгууд чинь бүгдээрээ гадаргын усны гадаад тэжээгдээсээ хөлөөс зарим газар шургаж ордог, зарим газар дээшээ гарч дэлбэрч гарч ирдэг. Ийм учраас энэ чинь нөгөө говийн одоо энэ экосистем, энэ эмзэг хөрсний хамгийн нэн чухал одоо амин судас нь энэ байгаа юм. Жишээ нь одоо хар. Одоо энэ сухайнууд, энэ булаг байхгүй бол сухай байхгүй. Энэ дов сундуул байхгүй. Дов сундуул байхгүй бол мазаалаа байхгүй. Яагаад гэвэл сундуул дээр урдаг нөгөө харан мөн маань мазаалын үндсэн тэжээлэдэг. Ийм учраас энэ одоо хуучин чинь 22 булаг тоологдож байсан бол өмнөх уул уурхаануудын нөлөөлөл за мэдээж бас дэлхийн дулаар байгаль цагуурын өөрчлөлтөөс болоод энэ жил 18 булаг байж байгаа шээ. Одоо энэ лицензтэй талбай нөгөө Southscope Coal Trans одоо компани ашиглалтын талбайд орж ийн л да. Энэ 18 булаг чи үндсэндээ одоо бүгд л орж ийн. Энийг хой гурвууд нь ингээд бидний зогсож байгаа юм уу? Энэ ар сухан агаараар ингээд цонголж авчаад энийг булгаа бид нар хамгаалаад үлдчихлээг үл энэ биш байхгүй юу? Одоо харагдж байгаа тэр энэ том одоо тостын нур одоо энэ шарга мөртөө уулаас наашаан гарсан гадаад тэжээглүүч нь бүгдээрээ энэ жил гарч байгаа учраас энэний араарч бай, урдуурч бай, уул уурхай угтаал явах юм бол үндсэндээ боломжгүй. Одоо энэ баруун талын зүүн талд байгаа одоо мак, Чимхаа мак энэ уурхайнуудаас одоо шүүрлэх нь ус чинь зарим нарийн судснуудаа таслаад энд гараад иж байгаа. Зарим сумдад бас яг ижилхийн өмнө нь ийм асуудлууд тулгарч ирсэн байгаа шүү дээ. Одоо манай одоо жишээ нь 3 дахь сумын нутагт гэтэл одоо энэ олон булагтай асуудлууд дээр ер нь хайгуулын талбайнууд маргаантай орон нутгийн нөөснө мэдээж яг олон жилийн өмнө одоо түрүүнд ярьж байна л да. Сум өөрсөө болох юмаа гэж өгчөөд эн чинь бид нар газар зүйн мэдээллийн систем муу байж, газар зүйн мэдээллийн сангийн програм нь ховор байж, мэдлэг мэргэжилтэй хүн цаг хугацаанд уул уурхай Монгол орн шинэ байж. Энэ дээр алдаа гарсан байж байна. Одоо бид нар ямаа хурдан түргэн зас залруулж авахгүй болохгүй. Аливаа юмн дээр мэдээж эдийн засгийн хөгжил уул уурхай чухал боловч бид нар унган дагшин байгаль орсон хамгийн чухал. Газар баялаг байгаль чинь өөрөө одоо энэ аливаа бүх юмны эрх нь болж идэг. Энэ дээр уул уурхай явагдана, энэ дээр мал аж ахуй явагдана, энэ дээр аялал жуулчлал явагдана. Тэг учраас бид нар боломжтой талаараа аялал талаа уян хатан бодох л ёстой. Байгалийн үзэсгэлэн тогтоц Ховран аймтдын үлгийн нутаг гэдгийг огтхонч харгалзалгүй энэ нутагт лицензийг зах замбраагүй Беломит хуваан тараажээ. Бүр хөлийн зураас хүртэл хайгуулын талбайд лиценз гаргаад өгчихсөн байна. Энд ч мөн булаг шандны асуудал давхар яригдсаар байгаамаа. За энэ стаийн булгаас одоо энэ тослогоочны гишүүдийн мал за тэгээд дээрэс нь энэ хар сүлт за тэгээд шуунаас бол одоо ангир булжмур энэ төр гэл янз бүрийн одоо амтан айлуудын адуу тэмээ өхөр бүгд л ер нь ундалж байна да. Чонхоо мак болон Арис хотын өр хоос дараа дөрөв өр хот тэдний газар нутаг муу ялгааг энэ дээр давхар орцсон байт юм лээ. Тэгээд одоо нэгэсэнд одоо манай цастаа гэж болоо энэ газрыг нэгэсэнд хамгаалж байна гэсэн нэг тийм тодтолтой болчиход байгаа. Яг тэр нарийн сэрийн очрыг нь бол яг сайн бас мэдэхгүй. Энэ тэр лицензтэй талбай яаж харуулсан Монголд гэдэг тэрийг бол сайн мэдэхгүй. Зуны дэлгэр цагт ирэх юм бол ингээд лицензтэй талбай гэдэг энэ уурхайн одоо хайгуул хийгээд явах тийм ажил бол их гардаг. Ямар нэгэн байдлаар одоо Улаанбаатар хотоос ч юм ингээд хайгуулын тим компани явж ийм компани явж байгаа шүү гэдэг дээрээс их юм гарч ирж байгаа бол заавал мэдэгдэн л дээ бид. Орон нутгийн иргэд 2008 оноос эхлэн тосон бомбын нурууг улсын тусгай хамгаалтанд авах санаачлаг гаргасан.
олон жил хөөцөлдсөний эцэст орон нутгийн тусгай хамгаалтанд авч чадсан байна. Гэхдээ уул уурхайн компаниудад энэ нь бараг нөлөөлөхгүй. Учир нь талбайгаа чөлөөлөх шаардлага тавьсан тохиолдолд лицензтэй талбайд хайгуул явуулсан зардлаа компани орон нутгаас нь хэмжлэх хэрэгтэй. Мэдээж орон нутгийн санд ийм хэмжээний мөнгө байхгүй. Харин өнгөрсөн оны сүүлээр энэ газрыг засгийн газрын нөөцөд авсан. Гэхдээ энэ нь лицензийг цуслах үндэслэл болохгүй төр зарцаадаг гэж ойлгож болно. Тиймээс нутгийн иргэд энэ нь эцсийн шийдэл гэдэгт итгэл үнэмшил багтаа байгаагаа хэлж байсан. Харин улсын тусгай хамгаалтанд авч байж газар нутгаа хамгаалж үлдэх найдвар 3 тис сум иргэдэд байгаамаа. Улсын тусгай хамгаалтанд авахар уламжилсан бас нийлэгдэх хугацаа өнгөрсөн. За энэ хугацаанд бол бас тодорхой хариу ирэхгүй байжгаад одоо 2014 онд төлөөлөгчдийн хурлаар авах хэвээр тэргүүлэгчдийн хурлаар авсан байна. Энэ бол ном дүрмэд нийцэхгүй маа гэсэн хариу ирсэн юм. Тэгээд 2014 онд бол төлөөлөгчдийн хурлаар хэлцэж аймаг сүмг байгаад улсын тусгай хамгаалтанд авахар уламжилчаад байж байгаа. Тэр хооронд бид зүгээр байгаагүй. Олон одоо ахмад хүмүүс ярихдаа олон төрлийн нүүр үзлээ дээ гэж ярьж идэг. Тэгэхээр бидний хувьд бол одоо олон сайд нарын нүүрийг үзлээ дээ. Одоо оюун сайдын үед бол бас очиж өөрийн биеэр уулзж ирсэн тодорхой бүрэлдэхүүнтэй эрүүл хамгаалах сангийн хүмүүстэй тодорхой бүрэлдэхүүнтэй мөн одоо оюун гэрэл гишүүнийг аялал жуулчдын сайд багт нь аялал жуулчдын яамны сайд багт нь очиж уулзж байсан мөн уул уурхайн яам байгаль орчны яам ашигт малтмалын газар их хурлын дарах төртөл бид нэр энэ талаараа мэдээлэл хүргэж ирсэн. Санаа зовж байна. Одоо уул уурхай дөрөвнөөс нэхлээд энэ одоо 2007-8 оноос эхлээд энд чааш уул уурхай явагдаж эхэлсэн. Тэгээд одоо газар түрүүчийнх нь одоо энэ манай зүүн тэгвэл таагүй цаа ороод ирсэн байх. Энэ зүүн тэгвэр одоо манай цуслангийн газар байдаг. Зүүн болон гэдэг зүүн тишээ. Тэгээд тэр хайгуул лицензийг газар нутаг бас энэ тэр юугаар ч гэсэн хагалж бариад одоо тэр юу яасан тэгээд булаг шандны их ч одоо тэр үндсээр нь ингээд устгасан учраас тэгээд одоо зарим нь булаг шандны ширгээд мал ингээ бэлчээрлэхэд одоо идэх дээр нь гарах ногоо хургамс нь одоо өнөр үндсээр байхгүй одоо тэгээд янз янзын хуршил бол цаашаа одоо бид байгаль одоо тэгээд баялгаа тэр хон юу тийм байгаль хамгийн гол нь одоо малчин бид одоо тэр хайгуул хийж ингэж янз янзын үйл ажиллагаа явуулсан дараас малчин бидний бэлчээрийн хомсол одоо байхгүй болсон. Миний үзэл бодлоор бол энэ тусгай хамгаалтанд авна л гэж байхгүй болно гэж боддог. Одоо эндээс чи яваад environment шаагиртал ингээл манай тустай нуруу одоо тусдан бомбын нуруу гэдэг байгаа. Тэр хүртэл лиценз зөвлөх хэл байгаа гэдэгсэн. Бид нар одоо орон нутгийн тусгай хамгаалтанд авчвал улсын тусгай хамгаалтаа болгох талбайхаа хэмжээг бол өссөн юм. Тэгээд тэрнээс одоо лицензтэй давхцалтай байгаа гэж тодорхой газарт хассан байна л да. Тэрийг одоо бид таавагдчих гэсэн одоо явж үзлээ. Тэрийг хамгаалтанд авах нь хамгийн чухал. Яг тэгвэл говьд одоо хамгийн чухал юм ус байдаг. Тэгэхээр тэр гаргацсан байгаа бидний санал болгосныг хамгаалтанд авахгүйгээр гаргацсан байгаа тэр хэсэг нь бол манай говийнхны малчтын маань ундаалдаг мал малчны ундаалдаг гол болог хам гол юмтай газар тэндээ байгаа. Тийм учраас тэрийг бид хамгаалтанд авах нь зөв. Эрх зүйдэн ч гэсэн нийцэж байгаа. Улсын тусгай хамгаалтанд бүрэн аваасай. Тэгэхгүй зүгээр улсын нөөцөд авах юм бол тэгж угаал сүулт нь нэг засгийн газар гарч ирээд хэдэн мөнгө тоолоход бол айгуу тавиа тууч юм болох болов гэсэн дандаа муу талаас нь бодоход л ийм юм. Үнэхээр одоо энэ сайхан нутаг байгалийн музей болсон ийм сайхан орон нутаг л да манай нутаг бол мал үйлчих байтугай гөрбөл явах одоо тийм газар нутаг байхгүй болсон гэж одоо бид хэлэхэд бол нэг хэлцэхгүй байх гэж бодож байгаа. Тойрогт орсон одоо энэ радиуст орсон айлд бол ингээд өгдгийн нөгөөд нүүлгдэг шилжүүлдэг. Ингээд үнэндээ нутаг дэвсгэр байхгүй болохоор ханаас цаашаа ч нүх газар байхгүй. Ийм учраас ирдсэн манайхан бас үүнийг бас бодолцож бас уул уурхайтайхан бас уялдаатай бас сумын удирдлагуудтай уялдаатай манай дарга нарыг очиод л юм хэлэхэд бол ердөөсөө авч хэлцгээ байцсан ийм болсон байж уул уурхайд удирдлага. Тосон бомбын нуруунд цөөн тоогоор амьдардаг цоохор ирвсийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан биологч Хавг Сүмбэрл агсан амь насаа алдсан үйл явдал нь дээрх асуудалд олон хүний анхаарлыг хандуулсан. Улсын их хурлын нэр бүхий гишүүд тосон бомбын нурууг улсын тусгай хамгаалтанд авах тухай тогтоолын төсөл боловсруулад засгийн газарт өргөн бариад байгаа. Үүнд зарим нэг өөрчлөлтийг оруулж яаралтай батлуулах шаардлагатай гэж улсын их хурлын байгаль орчин хүн сүдэн аж ахуйн байнгын хорооны дарга хэлж байна.
тосон бомбын нурыг тусгай хамгаалалтанд авахд бол энд байгаа 16 лицензийг гадна талд нь гаргахаар засгийн газраас бол координата гаргаж өгсөн байдаг. Бид бол энэ нутгийг бол бүхлээр нь тусгай хамгаалтанд авах шаардлага байна гэж харж байгаа. Тосон бомбын нурыг улсын тусгай хамгаалтанд авлаа гэхэд уулуурхайн компаниуд лицензтэй талбайгаа шууд чөлөөлчихгүй. Тэд асар их мөнгөнд үнэтэй хэмжлэл гаргаж шүүхээр заргалдах болно. Тиймээс энэ асуудлыг олон улсын түвшинд ярьж дэлхийн нийтийн анхаарлыг хандуулах замаар шийдвэрлэх гарцыг эрэлхийлж байна. Учрах байсан хохирлыг нэхэмжилдэг. Одоо компаниуд бол учирсан хохирол болон учрах байсан хохирлыг. Тэгэхээр бид нар бас учирсан хохирол болон учрах байсан хохирлыг өөр аргачлалаар сөргүүлэн гаргаж ирж чадахгүйгээсээ болоод нэгэн талдаа мөнгө төлөх үүрэгтэй юм шиг болчдөг. Уул нь бол хоёр талдаа мөнгө ярих хэрэгтэй юм. Тэгэхээр зэрэг уулуурхайн компани бол өөрсдийнхөө одоо хөрөнгө оруулагч байгаа хөрөнгийг ярих бах. Нөгөө талаас байгаль орчинд учирсан хохирол болон учрах байсан цаашдын хохирол гэдгийг нэмж тооцоолох хэрэгтэй. Тэгэхээр тэр тооцооллыг хийж чаддаг эрдэмтэд тэр тооцооллыг хийж чаддаг одоо эколог судлаач нартай бол бид нар хамтран ажиллаж энэ тооцоо гаргана. Тэгжээж бид нар бол харин ч танай компани төлөх байсан тийм ээ. Танай компанид харин ч учрах байсан байгаль орчны нөхөн төлбөрийн хохирлыг бид нар харин багасгаж эрт зогсоож байгаа юм биш үү гэдэг асуудлыг эргэж ярих хэрэгтэй л доо. Байгаль экологт ямар нөлөө үзүүлэхийг нь мэдсээр байж хайгуул олборлолт хийх гэж улаан зүтгэж байгаа нэг хэсэг байхад зарим нь ууж ухаан гаргаж сайн дураараа талбайгаа чөлөөлсөн байна. Өнгөрсөн жил бол энэ булган дээр бид нар ажлын хэсгээр ирсэн. Тэгээд уулуурхайн компаниудаа яг энэ дээр уулзсан. Гол нь энд Монгол Чөтөл гэж компани ашиглалтын лиценз авсан байсан. Тэгээд Монгол Чөтөл компанийн захирлууд ирээд уулзаад бид нар ярилцаад ерөөсөө энэ яг одоо энэ дээр чинь нэг 20 дайлын 3000 орчим мал одоо энэ чинь амьдарч шүү дээ. Дээрээс өнгөрсөн жил бид нар ирэхэд бол энэ чинь цасгүй байсан. Тиймээс энэ булга дээр бол одоо говийн яг суурин амьдардаг 5-6 зүйл шууд хичнээн 100 мянган тийм колон энд байсан. Одоо бөөнөр ингэж усуундаа гоож байгааг нь харж байсан. Тэгээд тэр уулуурхайн компанийнхан бол өөрсдөө хой санаачлал гаргасан л да. Ерөөсөө бид нар хэдийгээр энэ чигээс ашиглалтын лиценз авсан байгаа боловч энэ будгийн одоо энэ дээд сайр дээр тэр ашиглалтын лицензийн талбай нь явж байсан. Энийг татъя. Тэгээд энэ чигээс одоо ийшээ бараг 500 бараг километр шугай ингэж зайлуулад энэ булгийг хэвээр нь үлдээгээд тэг үлдээсэн байгаа. Энэ зүгээр яг өнөөдөр өмнө говьчууд энэ уулуурхайн гас болж бэлчээрийн хомсдолтой болж байна. Өчнөө олон асуудал үүсэж байна. Тэн дээр ингээд уулуурхайн компаниуд харилцан ярилцаад ойлголцоод ирэхээр бол зарим компани бол өөрсдөө сайн дураар юм бас сайн санаачлал гаргаж байна л да. Ерөнхийдөө одоо энэ лицензтэй талбайд орцсон байсан гэж чинь яг тэрүүгээр ингээ ашиглаад олборлолт явагдсан бол одоо энэ буллагийн хувь заяа бас яаж ирэх байсан бол. Тэг ер нь бол мэдээж хэрэг байхгүй болно. Яг тэгвэл ер нь говийн одоо нутаг дэвсгэр дээр байгаа бидний одоо замд байгаа олон хуурай сайрууд байгаа. Хүмүүс л энийг бол хуурай зүгээр сайр гэж харж байгаа. Гэхдээ энэ хуурай сайр гэдэг чинь угаасаа эртний голуудын уул мөр. Дээрэс нь эртний голуудын уул мөр чинь өөрөө дорон ус чиг ойрхон байна гэдгийг илэрхийлж байгаа. Ялангуяа энэ дэрэстэй хүндий энэ дэрэс чинь өөрөө дандаа юм газар хөрсөнд ойрхон байгаа чиг шүтэж ургадаг урмал. Дээрэс чинь энэ орчин дээр усынх нь нэхээр ингээд олборлт хийнэ гэдэг чинь бол тэр хөрсөн доогоор усыг л тасалж өгнө гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ бодгод мэдээж одоо ширэг жалгуулна гэсэн үг л дээ. Говийн байгаль экосистем маш эмзэг байдаг. Энд хөрс усыг нь үгүй хэвэл нөхөн сэргийх гэдэг асуудал бараг бүтшгүйтэй адил. Зөвхөн нэг сум, нэг аймгийн биш дэлхийн нийтийн экосистемийн асуудал энд чухлаар тавигдж байна. Уулуурхайн компаниуд зөвхөн мөнгөний төлөө газар шороог сэндийчлэх гэж зүтгэхээсээ илүү их дэлхийн үзэсгэлэн тогтцтой нэгэх хэсгийг үгүй хийх гэж байгаагаа ойлгоод сайн дураараа татгалзаасаа гэж мөн төр засгийн түвшинд шийдвэр гаргаж тосон бомбын нурыг улсын тусгай хамгаалтанд аваасаа гэж тосон бомбын нурууны уугуул ард иргэд итгэж найдаж сууна.